ив санааны нэгдлийн хурал суулгаж байдлаа төр засалт хүргэх гэж санал өгдөө сэтгэлийн бодлоор ирсэн таамагтай бол цэнгэн зөвхөн хэмжээтэй нэрийн өмнөөс шинжилгээс талархаж байна. Өнөөдөр Монгол Улсын их хурлын харин цолгон эхэлж байна. Сая цолгон дээр Монгол Улсын хэмжээний сэдвүүд өгүүлж байна. Яг та бүдний бүгд жилийн ярьж ирсэн зүйлийг багтаад яриад гин тухайн юм яриад зогсож байна. Сонгуульд өгсөн өөрийн шинжиг байлгүй. Үнэн үүсгэж байна. Бидний ярьж ирсэн зүйлүүдийг бүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд орж байна. Улс орны эдийн засаг нийгмийн амьдрал дараачлаа. Хүмүүсийн салин бүтээгдэхүүн нэмэгдэхгүй байна. Биднээс өөрөө валют хөрөнгө боолчраа юмны нэмэгдэж байна. Хамгийн гол нь хууль тогтоомж мөрдөгдөхгүй байна. Бороо шийдвэр энэ реформсыг ёстой үнэн гүйцэтгэж ярьж байна. Тэгж учраас бидний ярьж байгаа нэг давтар төвчл засгаа энэ үнийг сонсож байгаа хэрэг байхгүй. Тэр ярьж байгаа ард түмтэй хамт ярьж хуваалцгийг тэр хөлтөмөг олоод хаяа гэсэн байна. Одоо намайг нарыг ерөн таахынтай сонсдлоо. Сонсдлоо. За дижиж байгаа юм шүгэртээ. Монгол Улсын их хурлын хамгаалалтын намын бүлэг их хурлын явуулж байгаа үйл ажиллагаа хуулийн хүрээс шүүмжилж бас тодорхой хэмжээгээр төвчөлтэй хандж ирсэн. Энийг та бүхэн маань ойлгож байгаа гэж хэлж байна. Монгол ардын нам бол энэ улсыг 20-р зууны их үед нөхөд сольж байхны араад улсын нөөцөө уус болгож ирсэн нөөцөө Монгол улсын зооны маллаа нам энэ зүгээр жижиг сажиг намууч нэг хүний намс нэг хүн шиг багсаа тэр өнгөц үйлдэлүүд холдохгүй гэж бодож одоо бас төвчөлтэй хандж ирсэн. Ард түмэн зовлож ирсэн. Бас шин засаг гарсан юм хэлэхэд оролдоод байгаа болов хүлээ харин өөртөө гарах болов гэж бас байна тооноо хууль зүйч хатгаач. Одоо бид маш хүчтэй хуулийнхаа хүрээнд хууль хэрэгжүүлэх ажлыг ардын намын бүлгийн зүгээс их хурл хүчтэй тавьж ажиллаж эхэлж байна. Энд та бүхний тусламж дэмжлэг өгшөө. Тодорхой арга хэмжээний зохион байгуулалт ард түмний тусламж дэмжлэггүй зөвхөн таны дээр хэдэн өөрсдөө санаж явсныг яриад ямар ч амжилтанд хүрдгүй биднээ. Тэр учраас энэ үйл энэ удаагийн харин чуулган ихснээс одоо хийж байгаа анхны цуглаа хурал ард түмний бүхэндээ ер нь бэлцэхтэй болж байгаа. Бүгд дараа цаасан одоо савилж энэ төр засагт сануулгын сануулж авах хэмжээгээр авахын боломжууд байна. Эндээ ардын намын бүлэг та бүхэнтэйгээ дэмжигчтэйгээ гишүүдтэйгээ ард түмтэйгээ ажиллана гэдгээ зориуд хэлэх байна. Хамтдаа тэмцэе. Монгол улсын ирээдүйн төлөө. Хүн өөрийнхөө ирээдүйн төлөө тэмцэхгүй бол өнөөдөр ажиллахгүй мөртлөө хэдэн сарын дараа хэдэн жилийн дараа Монгол улсыг сүүлийн хүнд байдалд орох ийм бодлого явуулж байгаас энэ санал хэрэгцээ хандаж хамтдаа тэмцэх та бүхэндээ өрөөж байна. Баярлалаа. За сүлжээ дэмжиж байгаа хүмүүс сүлжээ. За сүлжээ болоорой. За та бүхний хөөмөн одоо бас их мөнтэй